Ямцхан guys. Би одоо чинээр YouTube хийж байгаа хүн байна. Өнөөдөр би та нарт хэрхэн хурдан мөнгө олох вэ гэдэх талаар зааж өгье. Одоо ингэж урагшаага яваад энд нэг Goblin Cave гэдэг газар байгаа. Энэ газар руу ороход өөдөөс чинь slime гарч ирнэ. Slime их мөнгө өгдөг бөгөөд ихээр төрдөг болохоор мөнгө олоход маш амархан. За жишээ энэ индекс руу ороод slime гэж харагдах бөгөөд 43-аас 86 төгрөг олж байгаамаа. Тэгээд би та нарт Goblin Cave дотор slime яахыг зөвлөе. За хоёр дахь мөнгө олох юу бол эхэлж reset-лээд өнгөрөхөөс дараад энэ mining euro орно. Mining euro орчоод энэ скелетороо гүг унгаадаг ийм юмнуудыг ихээр нь олж зарвал их мөнгө олж болох нэ. Тэгээд би та нарт энэ хоёр арга маш баттай гэдгийг хэлье. За сүүлийн арга бол reset-лээд хий. За сүүлийн арга бол зүгээр шууд armor хий. Яагаад armor хий гэж вэ гэвэл armor их мөнгө олно. Одоо жишээ харуулъя би та нарт. Ингэнгүүтээ өөр надад их байна. Би дөнгөж тоглож байгаа болохоор надад нэг их ор байдгүй. Зэм хүртэж хий. Ингээ портал чинь гээ гараад ирчих юм аа. Нэг байттай. Ингээд одоо надад нэг одоо энийгээ зар. За би та нарт яг ийм 3 арга хэллээ. Та нар ийм 3 аргыг ашиглаад их мөнгө олж болох нэ. Дараагийн бичлэг хүртэл түр бай.